2026 онд дэлхийн зэрлэг амьтан ургамлын өдрийг эми болон анхлан үнэрт ургамал, эрүүл мэнд, өв соёл, амжиргааг хамгаалах сэдвийн хүрээнд тэмдэглэж байна. Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн 68 дугаар чуулганаар зэрлэг амьтан ургамлыг хамгаалах, зохистой ашиглах, олон нийт таниулах, тэдгээрийн үн цэнийг таниулах, зурчлах зорилгоор жил бүрийн 3 дугаар сарын 3-ны өдрийг дэлхийн зэрлэг амьтан ургамлын өдөр болгон зарласан. Энэхүү өдөр нь 1973 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Америк нэгдсэн улсын Вашингтон хотноо зэрлэг амьтан ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц батлагдсан түүхэн үйл явдалтай давхцдаг. Зэрлэг амьтан ургамлыг хамгаалах дэлхийн хамтын ажиллагааны чухал бэлэгдэл болдог. 2026 онд дэлхийн зэрлэг амьтан ургамлын өдрийг эмийн болон анхлан үнэрт ургамал, эрүүл мэнд, өв соёл, амжиргааг хамгаалах нурайндор тэмдэглэж байна. Энэхүү сэдвийн эмийн болон үнэрт ургамлын хүний эрүүл мэнд, уламжлалт, мэдлэг, соёлын өв, орон нутгийн иргэдийн амжиргаанд гүйцэтгэх чухал үүргийг онцлон харуулах зорилготой юм. Дэлхийн олон оронд хүн амын дийлэнх хэсэг нь уламжлалт хамгаах ухаанд тулгуурлан анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээ авч байгаа. Эм үнэрт ургамал нь орчин үеийн эмийн үйлдвэрлэлийн чухал эгөөсөөр хэвээр байна. Үүний зэрэгцээ эдгээр ургамал нь экосистемийн тэнцвэрийг хадгалах, хөрс хамгаалах, тоос хүртээгч амьтдын амьдрах орчныг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэвч амьдрах орчны дороотлог, хит ашиглалт, хууль бус худалдаа, ур амьсгалын өөрчлөлт зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр олон төрлийн эм үнэрт ургамал устдах аюулд ороод байгаа нь дэлхийн хэмжээнд анхаарал хандуулах шаардлагатай асуудал болоод байна. Иймээс эдгээр ургамлыг хамгаалах, доктортой ашиглах, уламжлалт мэдлэгийг хадгалах, орон нутгийн иргэдийн оролцоог дэмжих нь биологийн олон янз байдлыг хамгаалах бодлогын чухал чиглэл болж байна. Дэлхийн зэрлэг амьтан ургамлын өдөр нь хүн төрөлхтөн байгальтайгаа зохицон орших, биологийн олон янз байдлыг хамгаалах, хамтын хариуцлагыг сануулгын зэрэгцээ, байгалийн нөөцийг доктортой ашиглахын ач холбогдлыг дэлхийд уриалан таниулах онцгой ач холбогдолтой өдөр юм.